За энэ хөрөнгө оруулалтын гэрээн дээр бол 11-р зүйл орон нутгийн хөгжил гээд тусгаалan зохицуулсан. Ер нь бол өмнөх хөрөнгө оруулалтын гэрээнээс бол гол ялгаж байгаа бас давуу тал. Үнэхээр орон нутгийн бодитор дэмжих ёстой. Энэ ч утгаараа бид нэр сая төрийн эзэмшлийн 34-ийг орлуулж байгаа тусгай амнаатыг л хуримтлалын санд шилжүүлж байгаа бас мэдээж иргэдэд, өнөөдрийн иргэдэд эрүүл мэнд боловсрол орон сууцтай зарцуулна. Мэдээж суур амнаад дахиад энэ одоо цөмийн энерги хуулийн хүрээнд бид нар шийдсэн өсөн нэмэгдэх тэр роялти болвол 0-9% гэдээ аваад үзэхээр яг өнөөдрийн одоо ханшаар бол нэг 5 за 6% гэж бодохоор энэ бол цаашдаа үн өсөхөөр 9% хүрнэ. Энэ нь өөрөө ирээдүйн үе санд тэр 65% нь очоод үлдсэн нь бол орон нутгийн санд, докторжуулалтын санд хоёр хуваагаад орно. Тэгэхээр түрүүн нөгөө гишүүдийн бас асуудалтан дээр гараад байсан. Одоо яг орон нутагт яг хэд одоо орох юм бэ гэдэг дээр бол орон нутгийн төслийн нийт хугацаанд татвар хураамжаас 957 сая доллар, жилд 29 сая доллар, дээрэс нь ус болон газрын төлбөр 33 сая, орон нутагт дэмжлэг хэлбэрээр түрүү хэлсэн нөгөө 1 сая доллар төслийн төсөл хэрэгжиж эхлэх үеэс аваад эхлэхээр 44 сая доллар, нийт 1 тэрбум Америк долларын мөнгө урсгал орохоор санхүүгийн загвар дээр тооцоологдсон. Тэр энэ бол бодитоор орно. Дээрээс нь аж ахуй нэгжийн орлогын албан татврын 40% болвол аймаг руу шууд шилжиж байгаа. За аймаг руу шилжиж байгаа аж ахуй нэгжийн орлогын албан татврын 40%-ийг одоо тэр сумаа хэрхэн дэмжих юм бэ гэдгийг аймаг орон нутаг өөрөө шийдвэрлээд явна. Тэгэхээр бодиттой дэмжлэг болвол энэ хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бол шийдвэрлэгдэж байгаа. Анх бол жил болгон 1 сая долларыг тэр нийгмийн шинж чанартай төслүүдийг хэрэгжүүлэхэд тухайн суманд 1 сая долларыг олгоно гэжсэн дээр зөвхөн аймаг одоо шийдэж явах хэлбэр байсныг бид нар аймгийн засаг дарга, сумын засаг дарга тэр зөвлөлөө хуралдуулаад зөвлөлтөө тухайн 1 сая доллар юу хийх вэ гэдгээ шийдвэрлээд явах болцоо бүрдэнэ. Бид хамтдаа төрийн эзэмшлийн 34-ыг амнаатаар орлуулснараа эрсдлээс ангижирч байгаа. Эрсдэлгүй орлого буюу шууд борлуулалтаас нь авах учраас тухайн компани ашиггүй ажиллахаас үл хамааран нөгөө өсөн нэмэгдэх амнаад суур амнаад ирээдүйн сан шилжээд үлдсэн орон нутгийн санд орно гэхээр энэ бол тооцоолж болж байгаа одоо санхүүгийн загвар. Тэгэхээр бид нар бол өөрсдийнхөө санхүүгийн загвар дээр тооцоологдсноор бол энэ 1 тэрбум Америк долларын мөнгө урсгал орно гэж тооцоолсон. За ингээд аймаг сумын зөвлөл хуралдаад аль асуудлаа шийдвэрлэх вэ гэдгийг тэр сая доллараар шийднэ. За мөн төсөл хэрэгж дууссаны дараа ашиглагдах дэд бүтцийг орон нутагт бол үн төлбөргүйгээр шилжүүлнэ гэдгийг хүртэл энэ гэрээн дээрээ тусгасан. Орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг 11-2 дээр 3 үе шаттайгаар хийнэ гэдгийг бас